Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр энэ чинь эрүүл мэндийн байрчлалаар шүдний эрүүл ахуйн талаар судлаж үзэх болно. Хичээлийн зорилго нь сүм шүд болон байнгын шүдний талаар мэдээлэл мэдлэгтэй болох шүдний гажиг, шүдний буруу ургалт гэж юу юм бэ? Шүдний ажиллагааны талаар бүгдээрээ үдэс судлах болно. Шүд бол хоол хүнсийг зулгаах, зажлах үүрэгтэй, өгүүлэх эрхтэн, мэдрэхүйн эрхтэн болохоос гадна хүний эрүүл залуу байхад нөлөөлөх хамгийн чухал эрхтэн болохоор гол зүүн үзүүлэлт болдог юм аа. Хүүхдийн шүд нь 6 сараас 8 сартаад нь ургаж гүйцээд 2-3 наснд нь араа, соёо, бага араа, үүдэн шүд нь нийлээд 20 шүдтэй болдог байна. Үүнийг сүүн шүд гэж нэрлэж байгаа юм аа. Сүүн шүд нь 6-7 наснд нь унаж эхлэхийг солигдлын үе гэж нэрлэдэг юм шүү. Ингэж сүүн шүд нь 12-аас 13 наснд нь ургаж байнгын шүдтэй болно. 13 наснаас хойш ургасан шүд нь насан туршдаа ганц л удаа ургадаг. Байнгын шүд нь 18-аас 25 наснд нь ургаж үзээд нийтдээ 28-аас 32 шүдтэй болдог юм шүү хүүхдүүдээ. За хүүхдүүдэд дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулаарай. Шүдний бүтцийг тайлбарлаж өгье. Хандах байдлаараа энэ уйлнаас дээдийн гарсан хэсгийг цөөхс гэж нэрлэдэг байгаа. Эрүү ясанд нь бол бэхлэгдээ суурилтын сурвалж буюу язоор гэж нэрлэдэг. Буйлаар бүрхэгдсэн энэ хэсгийг нь олвол үзүүлж гэж нэрлэдэг байна. Шүдийг одоо хөндлөн зүсээд харах юм бол эдийнхэн хувьд авч үзвэл хатуу болон зөөлөн гэж хоёр хувадаг байна. Энэ цагаан хэсгийг нь бол пааган, дараа энэ шар хэсгийг нь бол тугалмай, энэ нарийнхан цагаан хэсгийг нь бол ясчим гэж нэрлэдэг байна. Энэ нь болохоор хатуу идэд ордог. Зөөлөн идэхээр энэ улаан яваа мөнгөтэй хэсгийг л зөөлөн гэж нэрлэж байгаа. Энэ зөөлөн идэд нь болохоор цус болон мэдрэлийн судсаар баялаг байдаг юм шүү. За энэ паад нь болохоор хамгийн хатуу, очир алмацыг маш хатуу байдаг. Энэ тугалмаа нь бага зэрэг зөөлөрдөг. Энэ ясм гэдэг нь арай зөөлөн байдаг байна. За тэгэхээр энэ зөөлөн гэдгээ энэ тугалмаа эд нь хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ тугалмаа энэ хатуу эдээгээ эрдэс байдлаар хангах үүрэгтэй байдаг юм байна шүү. За энэ зургийг анхаарлаа хандуулаарай. Энэ хүүхдүүдийн шүд яаж ургасан байгааг сайн ажиглаарай. Шүд зөв хэлбэртэй орохгүй байхыг бол шүдний гажиг гэж нэрлэдэг байна. Шүдний гажигаас болоод хүүхдийн гоо зүү асуудал нөлөөдөгөөс гадна эрүүн нүрийн хэлбэр төрс өөрчлөгддөг байна шүү. Шүд буруу ургахад юу нөлөөлдөг юм бэ гэх юм бол шинээр ургаж байгаа шүдээ хилээрээ янз янзаар оруулах, сүүн шүдний өвчлөлийн улмаас, байнгын шүд алдагдсанаас, байнгын шүд алдагдах гэдэг нь ургасан шүд нь унчих юм бол шүд хоорондын зайн наашаага гүйдэг учраас шүдний хэлбэр хэмжээ бас алдагддаг байна. Чихэрлэг хоол хүнсийг маш ихээр хэрэглэх юм бол шүд бас буруу ургалттай болдог. Хүүхдийнхээ шүдийг эрт авахсан тохиолдолд дээрээс ургах гэж байгаа байнгын шүд нь ургахгүй юм уу эсвэл буруу ургаж гарч ирдэг байна. Шүдээ яаж арчилах вэ? Мэдгүй ямар арга замаар яаж арчилдаг вэ? За хамгийн нэгдүгээр бүгдээрээ шүднийхээ сойцыг бол зөв сонгох хэрэгтэй. Одоо энэ зурнуудыг анхаарч хараарай. Сойц нь болохоор зэрэг наснаасандаа тохирсон сойцыг бол нэгдүгээр авч ирэх хэрэгтэй. Сойцных нь үс нь зөөлөвтөр байх хэрэгтэй. Сойцны үс нь одоо үүдэн шүдний 2 хэмжээтэй байхаас гадна тэр сойцоо 3-аас 4 сар болоод тогтмол сольж явах хэрэгтэй байна шүү. Тэгээ шүдээ угаахдаа өглөө орой тогтмол угааж хөвшөөрэй. За шүдний оогоо хэрхэн яаж сонгодог вэ хүүхдүүдэд та нар мэдгүй. За хамгийн нэгдүгээр шүдний оогоо эргүүлж хараад артлт нь ийм хөндлөн зураасуудыг харж үзээрэй. За шүдний оог одоо хамгийн химийн бодис ихтэй хор ихтэй гэх юм бол хар өнгө нь хамгийн таарам, дараад нь улаан цэнгэр өнгийн оог байдаг. Хэрэг хүүхдүүд ногоо өнгийн оогыг сонгож авах юм бол байгалийн гаралтай сайн оог сонгож байна гэж ойлгож авах нэ. Шүдээ угаахтай хүүхдүүд маань шүднийхээ сойзон дээр хэр хэмжээнд аваад тавьж угаадгийг мэдхүү. Шүднийхээ сойзон дээр оогоо чигчээ бурууны хэртэй жоохон тавьдаг байх нь шүү.
За чинь хүүхдүүдэд шүд угаах дарааллыг тайлбарлаж өгье. Нэгдүгээр сайзаа бүгдээрээ 45 градусын налуутайгаар бариад үүдний шүдээ нэгдүгээр зурган дээр тойрон маягаар угаадаг байх нь байна. Дараад нь одоо дээд шүднийхээ баруун талыг дээш нь доош нь угаана. Дотор талыг нь бас дээш нь доош нь угаана. Доод шүднийхээ дээд талыг угаахдаа шүдээ нааш нь цааш нь энэ сумын гараараа нааш нь цааш нь угаах нь. Урдлынхаа дээдлэг угаахдаа бас хоёр тийш нь нааш нь цааш нь угаана. Дотор талыг нас сайзараа дээш нь доош нь угаадаг байх нэ. Эрүүл хүнд шүлс хоногтой литр 500 г ялгах ёстой байдаг. Шүдийг эрүүл сайхан байлгах шүлс хамгийн чухал нөлөөтэй байдаг. Шүлсэн шүдийг цэвэрлэх үүрэгтэй, нэм бактериас хамгаалах үүрэгтэй гэс гадна шүдний эрдэс бодисоо хангаж байдаг байна. Тийм болохоор хүүхдүүд маань чихэрлэг зүйлээсээ татгалзаж эсгэлэн зүйлийг идэж байгаарай. Жишээлбэл цагаан эдгээр маш сайн идэж байх нь шүдэн дэх ач тустай байдаг байна шүү. Хүний эрүүл мэнд гоо сайхан амны хөндөгөөс эхэлдэг. Хүүхдүүдтэй амжилт хүсье. Эрүүл инээмсэглэл, эрүүл ирээдүй. Анхаарал тавьсан баярлалаа.